За сайн байцгаана уу? Намайг Цэгэн гэдэг Яваа студийн дуны найруулагч байна. Манай студи бол 2011 онд үүсгэн байгуулагдсан. Биш үү 2011 онд кино урлагийн дээд сургуулийг дуны найруулагч мэргэжлэр төгсөөд мэргэжлийн багш Машлан Болд гэдэг хүнээс би студи байгуулах гэсэн надад нэр хайрлаач гэж багшаасаа нэр аваад багш маань аваа гэж нэр өгсөн. Тэгээ одоо нийт 8 жил болж байна. Манай студийн 4 хүний бүрэлдэхүүнтэй кино урлагийн ажиллаж байна. За студийн нэрний хувьд гэх юм энэ ч өөр аваа байхгүй. Аваа гэдэг чинь өөрөө юу гэсэн? Одоо би ярьж байгаа аваа тийм. Энд юм тавьж байгаа аваа тийм. Шууд угарч байгаа аваа. Ерөөсөө бүх юмны дууралт гэх юм уу да тийм. Манай студи чи ерөнхийдөө одоо орон сайхны болон баримт тийм. Тэгээ өөр юу гэдгийг зургийн талбай дээр аудио бичлэг хийх юу вэ? Тэр боломж төгтөж ажилладаг. Тэгэхдээ ерөнхийдөө одоо голцоо орон сайхны киноны тийм синхрон бичлэг, миксинг, аудио эдитинг тэр тал дээр ажиллаж байна. Би оюутан байх хугацаанд би ийм студи байгуулна те, би ийм баг хамт олонтой болно те. Би ийм уран бүтээл төсөөлөл байсан. Тэр бүхний одоо эхлэл нь ингээ явж байгаа. Тэгэхээр надад бол нэг шантраад төсөөл байхгүй. Ерөнхийдөө одоо бараг нэг 70 хэд уран бүтээл ажилласан байна. Зүрхний хэлэн уран сайхан кино байна. Байдаг богд байна. Синглэдс байна. Солиод их байна. Яг миний өөрийн баримтлагдаг зарчим бол би дуу оруулалтаас айгүй татгалздаг байхгүй. Одоо ч техник өөр амар хөгжсөн. Таны текстийг яаж л бол яаж л авах. Яг манайхны одоо дуун дээр тулгамдж байгаа нэг асуудал нь болохоор бэлэн объектын дээр авдаг нь жоохон хүнд байгаа болохос бусдаараа нэг өөр зүйл байхгүй. Зургийн талбайд орж дуугаа. Сайхан дуугаа авчаад тэгэнгүүт эн чин бүснийхээ эдитинг дээр юугаа дуугаанд харуулад тэндээс нь прожект ирэн дээр авчираад тэгэл үндсэндээ аудионы текстийн цэвэрлэгээ явуулдаг. Текстийн цэвэрлэгээ яваад ирэнгүүт үндсэн текстэл маш цэвэрхэн бөгөөд одоо яг тухайн жүжигчний тийм боддоор нь үйлж байгаа тэр нөхцөл байдлыг боддоор нь цэвэрлээ авцсны дараа шуумыг бол яаж шийдэж болно? Монголд маш том тийм аудионы пост бий болгох гэдэг мөрөөд. Гэхдээ би зорж байгаа. Бүгдийг яг ингэж дамжлагтай ингээд тийм шат дараалтаа өөр хүн гэдэг. Сүүлд нь нэгдээд тэр уран бүтээлч бүгдээрээ миксинг дээр суудаг. Тийм болгож өгөх гэж байна. За ингээд манай студид танилцсан. Тэгээд бас миний хийдэг зүйлийг танилцсан та бүхэнд баярлалаа. Залуучуудаас бас нэг зүйлийг хүсье. Та кино театрт үзэж байгаа бол бас хамгийн түрүүнд Монгол киногоо үзэж байгаа гэж хүсмээр байна. Энэ залуу үеуд ингэж байгаа тийм. Тэгснээр бидний одоо илүү хөгжинтэй. Та нар бидэд бас одоо хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд манай студийн хувьд шинэхэн залуу студи тийм. Өшөө маш олон уран бүтээл дээр ажиллана. Бидний гоё дэмжээрэй л гэж одоо хэлээ да.